Сайн мэцхан өрхөм хүндэт сонсогчдоо манай энэ удаагийн цай уух зур подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид хоёр ямар сэдвээр ярилцахаар бэлтгэсэн бэ гэхээр бэлэн гомингийн хор уршигын талаар ярилцах болно. Мэдээж тэргүй яах вэ? Цай уух зур подкастын байнгын сонсогчдоо энэ орой мэндийг хүргэе. Тэгэхээр анх 1958 онд дахианы махтай бэлэн гоминг Японд үйлдвэрлэж байж. Мэдээж энэ нь цаг, мөнгө, баг уран хэмнэн гэдэг талаараа их олон хэрэглэгчтэй хоол юм байна л да. Тэглэх байх. Хэрэглэгч одоо бид нар чинь гомин идэснээр цаг, мөнгийг бол хэмнэдэг шүү дээ, тийм ээ? Хөөе, юунаас ч жоох үлдээж байж. Байжлтаас ядаргаатай юм бэ. Миний хувьд бол эрүүл хоолтыг эрхэмлдэг. Тийм болохоор хэр барахтаа бэлэн гомин бол иддэггүй. Таач туусгаад байж таа жоох үлдээж байж тээ. Байж л та. Одно чи гомингийн талаар нэрээ мэдээлэл олсон гэсэн тэр талаараа ярилцсан та. Мэдээж тэглэх байх уу? Би маш олон сонирхолтой баримтуудыг олж мэдсэн. Энэ дундаас надад хамгийн одоо амарч гэх юм уу сонирхолтой нь юу байсан бэ гэхээр хүн бэлэн гоминг хийдснээрээ ходоод гиз хямраад таргалах бүр цаашлаад гүзээ суух шалтгаан болдог гинэ. Амар байгаа тийм үү? Тэ? Ямар амар юм бэ? Хайда яаж гомин иддгүү гэсэн. Тэгсэн бол өдөрт одоо гүзээтэй болцсон сууж явах байсан тийм. Замартай ч битээр бэлэн гомингийн хор уршигын талаар ярилцлаа. Хэрвээ та яг одоо ажиллаа таарад хааны газар чихвчээ зүнгээ бэлэн гомин идж байгаа бол тав дүүрэн өд идэж гинаа л гэж бодоорой. Тэгээд дээрэс нь тийм байдлаасаа болоод бөөлждөг заван гарууд байдаг байхгүй юу? Идж байгаа саврууга эсвэл бүр хогийн савруу ч юм уу? Эсвэл гялгарууд гаргаж ирээд бөөлждөг тий. За тэгэхээр ихэм сонсогчдоо нэгэн сайхан дууг хамтдаа сонсоод араас нь тамхины хор уршигын талаар ярилцгаая. Тамхи тавнаас хогч Би чамд хэлдэг үстэй ажлаа дараа шууд хурдан ирж гэж хэлдэг үстэй. Чи яагаад юм болгонд дандаа ингэж хэрүүлж ид юм бэ? Юу гэсэн би чамд уучлаарай. Энэ ангилж би босгож хичээж ид. Гэвч юу гэрэл гэлсэх юм? Эн чин зүүн зүгт байна. Инхри шүлээ тааман байна. Бүр цайлаа. Би чамайг явуулмааргүй. Гэхдээ айлын ирэх таних охин
Аав гинжтэй хоригдол шиг шуугаага гар дээрээсээ хэсэгхэн зур нисгэжгээд хайрласнаа агаар тэнгэрээс харамлаж торгон уцаар төдгөн татаад явж чадах шиг чамаагийн үгээс хортуулмаар байна. Сараар бүү андгаал сар болгон орчих замаа өөрчилж байдаг. Сайн ойгоо. Саяын таны надад уншиж өгсөн сургамж тгүүлэх чинь хүн ер нь юм байна. Хэрэгцээнд дуусахаар хаяад явцдаг хүн гэж байдаг шүү дээ. Яг л тэр санаад бол. Амьдралынхаа хамаг үнцэнтэй цаг хугацааг зориулсан. Хүсэл мөрөөдөл нь биехийн даваан дээр тэр бүхнийг нь эвдээд хаяна гэхээр итгэхгүй миний санаад л байхгүй.
Шүлгээ бичиж байна уу? Энд бороо орж байна. Шүхрэл худалдаж авъя та хайрт минь. Доор нь харагдаад баруун туслуудыг тоолно гэд бодохоор догдлон сайхан шүү энэ амьдрал. Хүссэн бүхнийг нэг дор авч болохгүй чи энэ амьдралд. Хүссэн бүхнийг харин хайрлаж болтго нь сайхан. Сайн байцгаана уу? Яг одоо Шекспирийн Ромео и Жулиетад тоглох гэж байна шүү. Та бүхэн хүрэлцэн ирж үзээрэй. Шекспирийн Ромео и Жулиетад тоглох гэж байна шүү. Хүрэлцэн ирж үзээрэй. Оо, болно. Таашаа зогсч. Яг одоо эхлэх чинь. Хүүхдтэй хамт үзчихгүй юу дөө? Байцаад. Гэгэвч юу гэрэл гэлсэх юм? Эн чин зүүн зүгт байна. Инхри Жулиета минь байна. Манд нар минь манд. Махан цайх гэгээгээрээ өөрөөс нь өнгөтэй байгаа чамд татааргасан өлөн цагаан сарны гэрлийг үлдэн хөө хайртан. Үүр цайлаа. Би чамайг явуулмааргүй. Гэхдээ айлын ирэх таних охин гав гинжтэй хоригдол шиг шуухагаа гар дээрээсээ хэсэгхэн зур нисгчгээд хайрлсандаа агаар тэнгэрээс харамжиж торгон уцаар төдгөн татаад явчихдаг шиг чамаагаа эндээс холдуулмааргүй. Харахнууд нь сүүлчийн удаа хайртыг минь харж баясаг. Хоёр гар минь эцсийн удаа хонгорхон чамайг тэвэрч баярлаг. Амьсгалын нүд ам оруулах. Алдрайхан чиний минь өвөлөөр өмсч өвөлтэй хийсэн мөнхийн гэрээ үрд тамглан ботлог. Хажуунаас амтан гашин аяны хань аимшигт газар чинь аюулт залуур чинь хагссан завийг хадан зохиорууга хаг шиг хайрт минь энэ хорийг би чиний төлөө ууя. Энэ юу вэ? Ромеогийн гарт шилэн сав байна. Хор. Энэ хор ир нөхрийг минь цаг бусаар хороож. Ховдог гэдэг нь ганцаархнаа хогс орчиж. Инэлсэн надад инэрлийн ганцхан тусал үлдээсэнгүй. Хайрт минь чамаагаа үнсий. Хар хор уруул дээр чинь үлдсэн байж магадгүй.
Хүссэн бүхнийг нэг дор авч болохгүй чи энэ амьдралд. Хүссэн бүхнийг харин хайрлаж болдог юм сайхан.